Монголын зохиолчдын эвлэлийн болон утга зохиолын төлөө хүнд шагнал, зохиол, сэтгүүлч, цэрэн жанц, эхийн зөн өгүүлэг, хүнд өвчнөд шаналж, уруул номголтон хатаж, хамаг биеийн дагжин жижирч, байж ядан амьсгаад гижигээ ясан хэтрэг болтлоо турж ицсэн жаалгүй. Гархилж хэрэгсэн үлэн зэлмэнүүдээр гарч, ээжээ эд хэм өгөөчтэй би өлсөд байна. Ээжээ хэмээн халтартаж зайртсан жижиг гараа сараахууд халуундаа дэмэрэх шахан байсанд залуухан ихийн гунигтай хэндэнд нулимс цэйлэгнэж цээжнийхээ хүнээс санаа алдлаа. Би чинь гараасаа хөдлөх ганц үртэй хүн шүү дээ. Нүдмэн хөдөлж байгаа цагт би орноосоо босож хүүдээ эд хэм олж өгөх ёстой. Хүүгээ хооллоо зогсохгүй би орхиж өгөх ёсгүй. Хүүгээл сайн хүн бараадуулах юмсан гэж орноосоо хүчлэн босож учир мэдэхгүй бяцхан үрийнхээ гараас хөтлөн ядуу оромжноосоо гарч өөрийн ирэхгүй говь хөлөө ари ядан зөөнхэд алгаснаа. Хүүгээ гараас нь хөтлүүл халуун минь хүү талдруулна хэмээн бодонгууд ханцуунаас нь хөтлөн зажлав. Зүүн тэгээс хиншүү хэрус өнөртөн дайнаас өдөр хүүшлэн нөмөрч байгааг их сайн мэдэрч байлаа. Ойролцоо хотыг харийн цэргүүд эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тарж тосгоны захирагч эрэхтэй нүг зар хэдэн өдрийн өмнөөс тараасан боловч өвчнөд шаналд зүдэрсэн их төрлөх тосгоноосоо явахыг хүссэнгүй. Явах тэнхэлж байсангүй. Харийн цэргүүд замдаа таарлцсан хот тосготыг эзлэн дээрэмдэн тонож хүн зоныг хүйс тэмтэрч байна гэх чимэггүй үгс ам дамжин дарахсан хэдийж яагаад ч мэхийн сэтгэлд айдсгүйц юрдөөж гурсангүй. Тосгон эзгүрчээ. Улс орны амин сүнс нь их орон газар нутаг ард иргэдэн байдаг билээ. Тосгоны захирагч бүхүнээ дөрвөхийг урайлан дагуулж ам зулбан одсон ихийн сэтгэл харамсан шимширч байлаа. Ирж яваа тэр улсын дайчин баатрууд нь ойрондоо алтан мөнгөн тоногтой эмээл тохож цэрэг ирсэн мөнгөн чимэглэлт хуйг дуулахдаа энэ ертөнцид хамгийн том газар нутагтай баян улс гинлээ гэж хүмүүсийн ярихыг их сайн тогтоож авчээ. Тим орны эзэн хаад цэрэг дайчдын аль нь ч мухаг тэнэг цуст ярахчд байх ёсгүй. Ядарсан ихүү хоёрт ямар ч байсан өршөөлтөй хандна гэж ихийн совин юр бусын бат итгэлтэйгээр сэтгэл нь гэрэлтэж байлаа. Их хүүгээ хөтлөн явсаар дэлхийдээ орхисон том дааман хаалгаар оров. Энэ харшид тосгоны нэгэн баян худалдаачин амьдардаг байжээ. Хаалга цонхоо дэлгэж орхиод санд мэд амиа хохоолон зүгтсэн тэдгэр хүмүүст их нутгаа гих өчүүхэн сэтгэл үлдээгүн улмөр тодхон харагдана. Гэр орноо орхин одсон зүгтгсдийн энэ байшинд урд өмнө ихүү хоёр хүл тавих нь бүхэл ойртож ч үзээгүй билээ. Сүрдэм гоёмсог хашлах бүхий боржинд овжөөд их хүүгээ хөтлсөөр арай ядан гарч мөнгөөр товойлгон сэлсэн сүрлэг хаалгыг түлхэн зориглон орлоо. Тэд идэ будаага ширээн дээрээ дэлгэн юу юугүй зочин гийжин хүлээж авах гэж байгаа юм шиг орхижээ. Харь гүрний цэргүүдэд хорслоо тайлбар гэхдээ хор шингээсэн байж магадгүй гэсэн бодол зурсгийн сацуу хүүгийнхээ ханцуунаас татан зогсоож болохгүй миний хүү хүлээж бай ээж нь эхлээд амсъя хэрвээ ээж нь хортвол миний хүүч огт амсаж болохгүй шүү. Өлсөн хүү бушуухан идэгсэн гэхдээ шүлсээ залхин ээжигээ дагуулan ширхтсээр ээж нь одоохон гэд тамирдаж тулдсан гараараа амттныг авч хүүдээ өгье гэсэн болгоноо сонслоо. Ширээн дэр хүнс юрдөөч муудаагууд баярлан тавьширсан их хүүгээ цадтал хооллоо. Мөн амттан бүхнээс жижиг ууданд хийж бүсэнд нь бүх гихч уйж өгөв. Гинэт мордын туурай газар торгуулан сонсогдож тоо томшгүй морд зэрэг тосгоны зүг яарвчлан довтлогож буй харагдав. Намхан чирэг морин дээр ширэн хуйг дуулах ном саадаг агссан хүтэр хүрэн баатруу тав таваар игнэн ихүү хоёрын байгаа өргөн удам гудам руу хайтран довтлогох ажээ. Тэр дайчин нэрсийн туг хёор тун сүрлэг харагдана. Их баяны гэрээс олсон өөрөө явдаг онсон тоглоомыг үүдээ өгөв. Урд өмнө нь хизээж үзээгүй сонин гой тоглоомонд осодарсан хүү хой салхи шиг довтлохон айс үзэргүүдийн өөдөөс гүйж гой илт бамбай туг сүлдэт зэргүүдийг шохоорхон төгсөөр хөөрхий их юм би улам муудаж хитгэн хормынаас үлдэж байгаагаа мэдэрч байсан хэдийч хүүгээ харийн цэргүүдээс харамлан араас нь гүйж очих нь бүхэл мөлхөгч тэнхлэн тасарчээ.
Хийл хашааны завсраар хүүгээ нүдч завжилгүй ширтсээр байлаа. Тэгтэл хүрэл хөшөө амил уу гэлтэй хүдэрч ирэх Баатар тосгоны ганц эр хүн болох хүүгийн дэрэг дэрэн омглон морины хож олоог татна зогсосхийн шивдснэ. Хүүрүү ташуураараа заав. Түүний хөдөж мориноосоо шалмаг бун хоёуг дуулгаа шажгануулан хүүрүү ойртон ирэхэд хүү ёор айж эмээлгүйгээр Баатар ирийн өмнөөс дөхөн алхаснаа. Мөнөөх онсон тоглоомоо сар байхан дэр. Миний хүү харь гүрний Баатар ирийн өмнөөс огт имээлгүй очихыг ботход ээлтэй тэнгэр нь ивэлтэй авсан байлгүй дээ хэмээн их залбирлаа. Баяр харуулслын тунгалаг бүлээн нулимс хацрыг нь даган бөмбөргүй хөөрхий ихийн эцсийн амьсгалын өмнөх сүүлчийн тунгалаг нулимсны гэрэлт гэл баандор хүүгийн нэмэл дээрээ дүүрэн авчваа Баатар ирийн сүр жавхланд хаанхар дүр холдон ойртон бүдгэрсээр тосгоны бүглөө гудамж тойрон далтарлаа. Тэдгээр Баатар ирсийн үгээрэг урд өмнө огт сонсоогүй ч гэсэн зөөлөн ирхүү өнгөөр хитэн үхэлсийг нь хөөрхийг зүв сонгороо мэдэрсэн ажгүй. Тэр үг бол энэ хүүг өөлөн ээжэд яарвчлан хөрвүүлгэсэн яруу монгол үг байсан юм. Энэ Баатар ирс яасан ч хүүхэн зовоохгүй хүн болох хүмүүс байна гэж ихийн сэтгэл ихээр хөдлөгдөж хүүгийн минь бурхан тэнгэр ивэж харах болтугай хэмээн өртөө дуулдах төдий шивнээд сүүлчийн амьсгалаа их нутгийнхаа цэнгийг салхинд ихэр татан буулгалаа. Өөлөн ихийн хайр ивэлд өсөн торнож үн хожмын өдөр дэлхийг төвшөтгөх зоримог дайчин Монгол цэргийн сүлд багтан алдраа дуурсхан хүлэг Баатар болох хүүгээ зүн совингороо мэдэрсэн мөнөөх их ийхүү сэтгэлийн тайтгарлыг үрд хураажээ. Эзэн Чингисийн хүлэг Баатруудын өртөөлөн буйхайлах аян дайны ихнүүдэл Монгол мордын туураагаар боссон нар хурайлсан алтан тоос их хааны дэг сайтай 10-100 мянгад төмд овг аймагуудыг иргэшийн хураах сүр жавхлан тугдалбаа онон балжийн бургасаар хийсэн зэвд сум тэнгэрт нисэлдэх дайны талбар тэртех зууны зүүдийг дөргөн сэрэж үнний домог болон цууратаж байсан үе билээ.